Монгол Улсын ерөнхий сайдаас авилгатай тэмцэх газрын даргаар Зандрагийн Даштавааг удируулан томилуулах тухай саналыг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр улсын хурлд ирүүлсэнийг Хууль зүйн байнгын ороо Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйл заасан журмын дагуу 2025 оны 4 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, засгийн газрын хэрэглэх газрын дарга ням усрын учрал нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг танилцуулсан болно. Хууль зүйн байнгын орооны хуралдаанаар авилгатай тэмцэх газрын даргаыг улируулан томилуулах тухай асуудлыг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Ц. Сандаг Очир Эрдэнэтийн 49%, Дубайн гэрээг зэрэг томоохон хэрэгүүдэд нэр холбогдож гадаад улсад оргон зайлсан төрийн өндөр албан тушаалтнуудыг олж эх оронд нь авчран хариуцлага хүлээх ажлын явцын талаар Улсын хурлын гишүүн Г. Уянгах шиг авилгатай тэмцэх газрын даргын бүрэн эрхээ хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг эсэх, үнэлгээтэй танилцаж болох эсэх талаар авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт туссан зорилтуудын хүрээнд хамгийн эрсдэл өндөртэй байгаа жагсаалтаа гаргаж дотоод болон гадаад хөндлөнгийн нөлөөлөл буюу улс төрчдөөс очиж байгаа нөлөөллүүдэд үнэлсэн эсэх талаар Улсын хурлын гишүүн Ж. Алдарж авлан соён гэгэрүүлэх ажлын хүрээнд цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар Улсын хурлын гишүүн Ч. Ундрам Монгол улс өнгөрсөн жил авилгын төсөөллийн индексээр 100 ононоос 30 оноо авсан нь авилгатай тэмцэх газрын даргын ажлын гүйцэтгэлтэй нийцж байгаа эсэх, ирсэн гомдол мэдээллийн хэдэн хувийг шийдвэрлсэн, үүнээс хэдэн эмч багш болон боловсролын зээлийн сантай холбоотой хэдэн хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн дүн мэдээллийн талаар Улсын хурлын гишүүн Д. Цогтбаатар төрийн албаагчдын тоо нэмэгдэж байгаа нь авилгын хэрэг бүртгэгдэж байгаа тоотой хэр уялдаатай байгаа талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн П. Сайн зураг авилгатай тэмцэх асуудал нь зөвхөн нэг байгууллагын асуудал бус бүх нийтийн үйл хэрэг бөгөөд улс төрийн намуудын санхүүжилт, төрийн өмчт компаниудын хит олон томилгоо, сонгон шалгаруулалт, тендер худалдан авалт нь ил тод бус авилгыг өдөөж байгаа хүчин зүйл болох нийгмийн суур дэд үтцийн хүртээмжгүй байдлыг сайжруулах, сэтгэлгээний хандлагыг өөрчлөх шаардлагын талаар Улсын хурлын гишүүн Д. Гамбат авилгатай тэмцэх газар зохих хэмжээнд ажлын гүйцэтгэлтэй байгаа талаар хэн нэгнийг хэлс хэрэгт хэлэмдүүлэхгүй байх шаардлагын талаар Улсын хурлын гишүүн Б. Инхбаяр авилгатай тэмцэх бол дан ганц авилгатай тэмцэх газрын ажил биш өгөөд улс төрчдийн манлайлалаас хамаарах үйл хэргийн талаар бүтээмжийн менежер нэрийн дор авилгыг хөгжүүлж байгааг авилгатай тэмцэх газарт хяналт тавих, засгийн газар үүн дээр манлайлан ажиллах талаар Улсын хурлын гишүүн Им Нарантуя Нара авилгатай тэмцэх газрын даргаар улиран ажиллахдаа алдаа дутагдал гаргахгүй өөрийн удирдлага зохион байгуулалтаар ажиллаж байгаа алба хаагчдыг хүний төлөө, хүний эрхийн мэдрэмжтэй хариуцлагатай ажиллуулах талаар Улсын хурлын гишүүн Ч. Ундрам авилгатай тэмцэх төсөөлийн индексийг нэмэгдүүлэхэд идэх санаачлагтай ажиллах талаар Улсын хурлын гишүүн Д. Цогтбаатар улсын хурл засгийн газрын зүгээс хэрхэн дэмжиж ажиллах талаар тус үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын саналаар авилгатай тэмцэх газрын даргаыг улируулан томилуулах тухай асуудлыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуйуу 72.2% нь дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ авилгатай тэмцэх газрын даргаыг улируулан томилуулах тухай Монгол Улсын ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын орооны санал дүгнэлт болон байнгын орооноос боловсруулсан Улсын хурлын тогтоодын төслийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. За, Сандаг Очир гишүүнд баярлалаа.